Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлийн сэдэв маань хүчийг хэмжих. Ансараа дэвтэртээ тавиад хичээлийнхаа сэдвийг бичээрэй. Хүчийг хэмжих. За өнөөдрийн манай хичээлийн зорилго маань хүч хэмжих багжин ажиллах зарчмыг ойлгох. Өөрөөр хэлбэл хүч хэмжих багж маань яаж ажилладаг, ямар зарчимд тулгуурладаг юм бэ гэдгийг ойлгоход оршино. Хүчний үйлчлэлээр бие хөдөлдөг. Ямар нэгэн хүч үйлчилснээр л бие хөдөлдөг гэсэн. За тэгвэл дараах зургуудыг ажиглаад хүч хамгийн их шаардаж байгаагаас бага руу нэрэмбэлж бичээрэй. За нэгдүгээр зураг, эхний зураг маань ном өргөх. Ном өргөж байна. Хоёрдугаар зураг маань машин төрж байна. Машин төрөх. За гуравдугаар зураг нь хонх дарах. Зургуудаа сайн хараад машин төрөх, хонх дарах, ном өргөх эдгээрийн алинд нь хамгийн их хүч гарах вэ? Ингээд эренблээд дэвтэртээ бичээрэй. За тэгвэл нэг хүч нөгөө хүчнээс их байна гэдгийг зүгээр нэг баримжаалдаггүй. Бид нар сая баримжаалсан тийм ээ. Тэгвэл үүнийг заавал нэг хүч хэмжигчээр хэмжиж таван утга гаргадаг. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ хүч хэмжигчийн ажиллах зарчмыг олохын тулд хэмжилт хийж үздэцгээе. Дараах туршилтыг хамтдаа хийж үздэцгээе. За туршилт эхлэхээс өмнө хүүхдүүд маань дэвтэртээ энэ хүснэтийг зураад аваарай. Ачааны мас 1 г, 100 г, 200 г, 300 г, 400 г, 500 г. За энэ бүшний сонолт гэсэн хэсэгтэр юу ч хөө гэхээр тэг грамм буюу ачааны хэмжээ тэг грамм буюу ачаа зүгөөгүй байх үеийн бүшний хэмжээг нь энэ зургаар илэрхийлээд зураарай. За дараагийнх дээр нь 100 г гэсний доор 100 г ачаа бүшнээс зүүсний дараа бүш яаж сунсан бэ гэдгийг зургаар илэрхийлнэ. Энэ мэтчлэнгээр ингээд 500 г буюу 5 ачаа зүүсний дараах бүшний суналт ямар хэмжээгээр өөрчлөгдсөн юм бэ гэдгийг зургаар илэрхийлээрэй. Туршилтаа сайн харж байгаад зургийг зураад авна гэсэн. За туршилтаа үздэцгээе.
За туршилтаа үзлээ. Тэгэхээр бид нар энэ туршилтыг харж байгаад зураг зурсан тийм энэ дэр. Тэгэхээр энэ зургаасаа харж байгаад дүгнэлтээ бичээрэй. Ачааны хэмжээнүүд, ачаанууд маань яг адилхан 100 г хэмжээтэй. Тэгээд 100 г-аар нэмэгдээд явхад бурш маань ямар хэмжээгээр сүнсэн бэ? Дүгнэлтээ бичээрэй. За. Туршилтаас харахад ачааг 100 г-аар нэмэх бүрт буршны сунах хэмжээ өмнөх суналттайгаа ижил байна. Ижил хэмжээгээр сунаад байна. Тэгвэл 100 г ачаа буршиг 1 ньютон хүчээр сунгадаг байх. Хүчийг физикт бид нар ньютон гэдэг нэгжээр илэрхийлдэг. Ньютон. Товчоор бол том энэ үсгээр тэмдэглэдэг. Килограмм гэдгийг кг гэж тэмдэглэдэг шиг ньютон гэдгийг том энэ үсгээр тэмдэглэдэг байна. За энэ 100 г ачаа буршиг 1 ньютон хүчээр сунгадаг гэдгийг өөрөөр юу гэж ойлгох вэ гэхээр одоо гарын алган дээр нэг 100 г алим тавьсан байна гэж үтэй тийм ээ. Тэгвэл чи тэр алимыг өргөхийн тулд чамаас 1 ньютон хүч гарна л гэсэн үг. За. Жишээ бодлого. Хүүхэд дэлгүүрээс 500 г-тай алим авсан бол хүүхэд алимыг ямар хэмжээний хүчээр өргөх вэ? Гэсэн бодлого байна. За, бодлогоо бичээрэй. За, бодолтой бодохын тулд 100 г зүйлийг өргөхийн тулд яасан 1 ньютон хүч шаардлагатай болсон тийм ээ. Тэгвэл 500 г зүйлийг өргөхийн тулд хэр хэмжээний хүч шаардлагатай вэ буюу x лээд. За x. Тэгээ x болохоор 100 1 ньютон бол 500 хэд юм бэ гэд 500 г-а 1 ньютоноор үржээд 100 г-тай байгаад пропорцлоод олчиж байгаа. За ингэхээр 5 ньютон гэдэг хүч гарч байна. Энэ 5 ньютон гэдэг бол хүүхдээс гарах хүч. Хүүхэд алимыг өргөхийн тулд өөрөөсөө 5 ньютон хүч гаргаж байна гэсэн үг. За бодлогоо бичээрэй. Бодолтой бичээрэй бас. За сайн байна. Тэгвэл багш нь дүгнэлтээ хэлэх чинь та хэдийн бичсэн дүгнэлттэй нийлж байна уу? Илүү зүйл байвал тэмдэглэж аваарай. За яа нэмээд. За. Хүчийг хэмжих багаж нь хүчний үйлчлэлээр биеийн хэмжээ өөрчлөгддөг шинж чанарыг ашигладаг. Хүчний үйлчлэлээр биеийн хэмжээ өөрчлөгдсөн сая тий ачаагаа нэмээд байх тусам бурш маань хэмжээ нь өөрчлөгдөөс сунаад хэлээд исэн. Тэгэхээр яг энэ зарчим дээр хүч хэмжих багаж нь тулгуурлан бүтээгдсэн байдаг гэсэн үг. За, биеийн хүн төмөний хэмжээнээс буршны суналт шууд хамаардаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр буршинд хэдий ч нэг хүнд ачаа зүүн тэр хэрээрээ бурш маань их сунана. Хөнгөн ачаа зүүх юм бол бурш бага хэмжээгээр сунана гэсэн санаа явж байгаа. За. Ачааг ижил хэмжээгээр ихсэх тусам бурш ижил хэмжээгээр сунана. Дөрөв туршилтан дээр гарсан тийм ээ. Ачааг ижил яг адилхан 100 г-аар нэмэхэд буршны сунж байгаа хэмжээ нь яг өмнөх сунaltтайгаа адилхан явагдсан. За тэгвэл дүгнэлтүүдэд тэмдэглээд аваарай. За гэрийн даалгавар.
гэрийн даалгавар. 1-р даалгавар 300 г мастай жимс хүүхдийн гар дээр ямар хүчээр дарах вэ? 300 г жимс алган дээрээ тавьсан, гар дээрээ тавьсан байна гэж бодоход ямар хэмжээний хүчээр гарыг чинь дарах юм бэ? За энэ дарах хүчийг олох нь бодож олно те тооцоолоод. 2-дугаарх нь сурагч 3 кг мастай цүнхээ үүрээд явхад хүүхдийн мөрөнд үйлчлэх хүчний хэмжээг бас л мөн адил өмнөх тооцооллороо тооцож бодож олох нэ. За хамгийн сүүлийн даалгавар маань хүч хэмжих туршилтын багаж хийгээрэй гэсэн. Түрүүний бид нар пүш ашиглаад ачаа зүүгээд туршилт хийсэн тийм ээ. Тэгвэл тийм хүч хэмжигч багаж та нар өөрсдөө зохион бүтээх нь гэсэн. Яг тэр зарчим дээр тулгуурлаад хийсэн багажийнхаа зургийг эсвэл бичлэгийг багш руугаа явуулаарай. За өнөөдрийн хичээлд анхааралтай оролцсон бүх хүүхдүүдтэй баярлалаа. Нийт хөөрхөн сурагчдаа сургалтын өндөр амжилт хүсье.